Гай самтлагийн гишүүн Батундралын хэргийг шүүн тасласны эцэст 2 жилийн тэнсэн харгалзах ял өгч уран бүтээлээрээ гэмбурууга цайруулаарай хэмээн толгойг нэлж явуулав. Юугээ чинь чөтгөр вэ? Ингэж байж харт амьгтай тэмцэнэ гэж мөрөөдөө чирэггүй юм. Дэлхийд даяар хэрсэн харт амьтны сүлжээг тасалж дийлэхгүйгээ мэдсэн Филиппинд харт амьгтай холбогдсон бол шүүн тасалж мөрдөн байцаалд явуулахгүйгээр шууд буудан алж болох зөвшөөрлийг ард иргэдэд олгожээ. The new Filipino president, Rodrigo Duterte, has reiterated that not only should drug dealers be killed, so should drug addicts. Мөн ерөнхийлөгч Родриго Дутерт харт тамхи мансууруулах бодис худалдаалагчид за мөн тэдгээрийг хэрэглэгчид ч гэсэн алагдах ёстой гэж байна. And said, if you know of any addicts, go ahead and kill them yourself, as getting their parents to do it would be too painful. Та нарын эргэн тойрны хэн нэгэн хар тамхи хэрэглэгч бол тэр хүнийг шууд алахыг би зөвшөөрч байна гэж мэдгдсэн. За энэ нь юу гүгүүлж байна вэ? Хар тамхины эцсийн аюулыг Филиппин улс өөрсдийн биеэр мэдэрч хүн амын 80% нь их бага хэмжээгээр хар тамхи хэрэглэн улс үндэстнээр мансуурах аюулд өртсөн тул үхлийн энэ аюулыг шүүх шоронгоор бус бууны хох даран байж зогсоох аргыг сонгосон энэ. Хар тамхиг зөөлөн аргаар тэр тусмаа тэнсэн харгалзах ядаар зогсоож ялан дийлсэн улс өрөнгөж өдөө хаанч байхгүй юм. Азийн орнууд тэр жигтэй хар тамхины хэрэгт цаазын ял оноодыг таавд мэднэ. Хар тамхи борлуулагчдын бузар савар дайын дэлхийн өнцөг булан бүрт хүрч тэр дотор улс орны хамгийн эмзэг хэсэг болох 16-аас 20 насны өсвөр үед шилжилтийн насан дээр нь үхлийн дон шүглсэн бүтээгдэхүүнээ зарж борлуулан улс орны ирээдүйг үхлийн задмаар өргөх харгийг сонгодог болсон болохоор тэр хэрвээ Монгол улс хар тамхиг одоо л туйлын хатуугаараар зогсоон хязгаарлаж чадахгүй юм бол нийлүүлэгчдийн суугийг зогсоож чадахгүй юм бол ирээдүйд Филиппин улсын жишээгээр гудамж тохиобурд буудуулан үхсэн хар тамхичны зогцоор дүүрэх цаг ирнэ. Гай самтлагийн Батундралыг цагдаа нар үйлдэлээр нь барьж илрүүлж шүүгээс түүнийг нийлүүлэгч нь мөн гэдгийг тогтоосон гатал толгойг нь эдэн тавьж явууллаа. Батундрал бол хар тамхичдын эдисийн хамгийн жижиг эхлэлцийг бөгөөд үүний ард том гарууд том хурандаа нарын хүүхдүүд байдаг гэдгийг их сурвалжууд нотолдог. Чухам тиймээс л шүүх түүнийг тогтоож чадлаа алдчихлаа. Хар тамхичдын байх ёстой газар бол хамгийн бат бөх шоронгяндан хар тамхины хувь тавилан бол бүх насаараа хоригдох өгвөл цаазын ядаар толгоогоо хэрэгуулан дуусгах явдал юм. Та бүхэн шар хадны накалогийн тасагт өөрсдөө очиод нэг үзээрэй. Хэдэн хүн хар тамхинд донтон эмчлүүлж байна уу? Хэдэн насны хүүхдүүд тэнд хэвтэж байна уу? Хар тамхи хэлийн цаанаш хэдийнэ Монгол Улаанбаатар тэр бүхэл найз нөхөд гэр бүлд чинь ороод ирж гисэн байна. Батундрал мэтэн бол оруулан ирж түгээн борлуулж таны найз таны үр хүүхдийг чинь хордуулан алж байгаа эсн юм. Энэ бодлор сүлжээний цаана цагдаагийн том хурандаа нар том бизнесмэнүүд зогсож байдаг болохоор тэр хүн тэндээ дарагдаад байгааг их сурвалжууд нотолдог юм. Дуйлаанд дэгдээс нь Батундрал болохоос ш чимээ аниргуу дарагдсан хэд байгаа бол. Хэдхэн сарын өмнө Гай самтлагийнхныг хэцүү үед нь нөхрөө хаялаа гэж олонний чөмжилж байсан. Харин ч тэдний зөв байж хар тамхичид хар тамхины 8-ачинд өршөөл байх ёсгүй тул тэдний төмөн зөв. Бид дараагийнхаа дугаараар дуучин хар тамхины 8-ачин Батундрал ээж хэмбэ хэрхэн хар тамхиг зарж борлуулдаг байсан бэ гэдгийг элчлэн өгүүлэх болно. Хар тамхи бол үхэл хар тамхины 8-ачтад гарцаагүй үхэл.